энэ өдрийн амар амгалан байлглаа. За тэгэхээр намайг Цэндавиш гэдэг. За би энэ компани засаглалын хөгжлийн төв гэж байгууллагын гүйцэтгэх секретарь ажилладаг юм аа. Тэгэхээр компани засаглалын 8 дахь удаагийн форум эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр форумын нээлтийн ажиллагаа эхлэх болохоос өмнө урьдчилан би энэ форумыг хамтран зохион байгуулсан хүмүүстэй талархлаа илэрхийлээд авъя гэж бодож байна. За тэгэхээр компани засаглалын хөгжлийн төвтэй олон жил хамтарч ажиллаж байгаа. Энэ форумыг одоо олон удаа хамтран зохион байгуулж байгаа. Бидний одоо олон талаар дэмжиж ажилладаг. Форумын хамтран зохион байгуулагч Дэлхийн банкны группийн нэг гишүүн олон улсын санхүүгийн корпорацийнхандаа талархаж байгаагаа илэрхийлье. За сүүлийн жилүүдэд бид нартай бас идэвхтэй хамтран ажиллаж байгаа Германы хамтын ажиллагааны хөгжлийн нийгэмлэг GIZ байгаа. За энэ байгууллагатай бид нар бас одоо энэ өнөөдөр нээлтийг хийх төсөлтөөр бас хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр GIZ-тэй хамт олондоо бас талархаж байгаагаа энэ бэлшрэмд илэрхийлмээр байна. За энэ жилийн форум болон одоо өнөөдрийн нээлтийн хийх төслийг манай төвтэй хамтарч хэрэгжүүлж байгаа санхүүгийн зохицуулах хороо, төрийн өмчийн хороо, за Монголын хөрөнгөний биржийн хамт олондоо бас хамтран ажиллаж байгаа талархлаа илэрхийлмээр байна. За тэгэхээр энэ удаагийн форум бол бусад өмнө одоо болж ирсэн форумудаас нэлийн онцлогтой болж байгаа гэж харж байна. Яг тэгэхээр бид нар энэ удаад маш тодорхой сэдвээр төвлөрч ярина. Тухайлх юм бол тайлагнал, за тэр дундаа жилийн тайлгийн асуудлаар төвлөрч ярих байгаа. Тэгэхээр энэ жилийн тайлгийн одоо хэрэгжүүлэх төслийн одоо гол хэрэгжүүлэгч тал болох компаниуд маань энд бол хэвлэлтэй хүрэлцэн ирсэн байгаа. Одоо хувьцаат компаниуд, хөрөнгөний компаниуд, цааш хариуцлагатай компани яг одоо засаглалын түвшинд ажилладаг тууцын дарга, тууцын гишүүд, нарийн бичгийн дарга нар бол энэ хүрэлцэн ирж одоо ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн явдал та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. За тэгэхээр хурлынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Тэгээ хурал маань ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэж байгаа. 2 гол ихтгэл байгаа. Тэгэхээр эхлэлтийн хэсэг байгаа, нээлтийн хэсэг байна. За дараа нь хэлцүүлийн хэсэг байгаа. За төгсгөлд нь бид нар энэ жилээс одоо хэрэгжүүлж эхлэх гэж байгаа санхүүгийн зохицуулах хороо, төрийн өмчийн хороо, хөрөнгөний биржтэй хамтран хэрэгжүүлж эхлэх гэж байгаа төслөө бол танилцуулах байгаа. За энэ хурлын зохион байгуулалтын асуудал болон бусад асуудлаар бидэнд өчтөд хандаарай. Тэгээд хурлын нээлтийг хийж өгнөгээд улсын хурлын гишүүн амар жаргалыг урьсан байгаа. Тэгэхээр амар жаргал гишүүнийг бол урьсан нэг учиртай. Ягаад гэвэл амар жаргал гишүүн компани засаглалын чиглэлээр бол их төвлөрч ажилладаг. Эртнээс бол энэ асуудлын ач холбогдлыг ойлгож биднэрт их анхаарал тавьж ажилладаг юм гишүүн байгаа. Тэгээд тэрнийх нь одоо нэг баталгаа бол манай компани засаглалын хөгжлийн төв байгаа юм. Энэ төвийг бол хамгийн анхлан үүсгэн байгуулахад гар мөр идэвхтэй оролцсон одоо үүсгэн байгуулагчдын нэг бол амар жаргал гишүүн. Тийм учраас энд бол бид нар одоо нээлт хийж өгнө хэмээн урьсан байгаа. Тэгэхээр амар жаргал гишүүнийг энэ төр дүрье.